Энэ 7 хоногт нийслэл дүрмсэн онцлог үйл явдлын мэдээллийг томилон хүргэж байна. Түгжрлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн төсвөөр 12 төрлийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын ерөнхий сайд нийслэл дүүргийн удирдлага, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзалт хийж, уулзалтын үеэр гарсан саналыг 2023 оны төсвийн тодтгол тусахаар боллоо. Боловсролын хүүхэд бүрт тэгш хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 450 цэгээр сайжруулсан шахмал турш борлуулж эхэллээ. Автозамын 1-р эгнээнд 44 цэгт хяналтын камер ажиллаж байна. Монгол Улсын сайд Ж. Сүхбаатар хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрлийг бууруулах үндэсний хороог хуралдууллаа. Үндэсний бичиг соёл номын өдрүүд 2022 нээлттэй хийлээ. Жил бүр улсын их хурлын даргын ивэлдор зохион байгуулдаг уг арга хэмжээ 3 хоног үргэлжилнэ. Хүрээ амарчих газарт их засвар хийж дуслаа. Хотын дарга Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн эрх дэлчин сайд Майкл Клическийг нутаг буцахтай холбогдуулан уулзаж хүндэтгэл үзүүлв. Үйлчлэлтийн бэлтгэл хангах, мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалтад дүүрэг хороодын удирдлага хэсгийн ахлагч нарыг хамрууллаа. Сөүл хотын боловсролын газраас нийслэлийн зарим сургуульд компьютер техник хэрэгслийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлв. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.